За Google Classroom цуглах хичээлийн 7 дугаар бичлэг. За Classwork дээр бол хэдүүлээ create CC-г ярьсан. За ингээд доошоо ингээд одоо create-ээр үүсгэсэн юм маань бол уурсч гарч ирж байгаа талаар бол ярьсан. За энд байгаа хоёр зүйлийн талаар бол яриаг байгаа. За энэ бол Google Calendar болон Google Drive folder байгаа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нарын одоо хийж байгаа үйл явдлууд тий хадгалагдана гэсэн хугацааны хувьд болон файлын хувьд хадгалагдана. За тэгэхээр энэ бичлэгт зөвлөд би хугацаатай үнэлгээ гэдэг шинэ үнэлгээ үүсгэсэн байгаа. За энэ үнэлгээ маань болохоор за instruction дээр нь юм бичээгүй. За тодорхой хугацаа өгсөн байгаа. За энэ маань үнэлэгдэх хугацаа нь бол за энэ дотроос харагдахгүй байна. За энэ дээр дарчээ. За энэ нь болохоор маргаашийн 12 цагт одоо дуусах хэрэгтэй. Маргааш шөнийн 12 цагт дуусах юм байна. За тэгэхээр ингэхээр энэ юу болж байна гэхээр маргааш буюу 4 сарын 3-ны энэ орой дуусахаар одоо энэ дэр миний календар дээр ингээд шинээр тэмдэглэгдсэн байна. За энийг нь бид нар харахтаа бол энэ Google Calendar гэдэг дээр дарахаар одоо энэ нэгдээд ингэж харагдана. Мөн хэрвээ бид энэ Google Drive folder гэдэг дээр дарах юм бол яг вэ гэхээр энэ шинээр үүсгэсэн одоо миний энэ тэ Classwork for одоо энэ биш энэ байна. New Classroom Google Class гэдэг. New Classroom Google Class гэдэг одоо ийм нэртэй folder миний My Drive дээр одоо Google Drive дээр мөн одоо үүссэн байна. За энийг одоо Create хэлбэрээр хэдүүлээ харах юм бол одоо түрүүний миний аплод хийсэн зураг за тэгээд нөгөө queues-ууд маань тэ шинээр үүсгэсэн queues-ууд энэ хичээлтэй холбоотой бүх файлууд одоо энэ дотор хадгалагдана гэсэн үг. Тэгэхээр сурагчийн хувьд ч гэсэн хэрвээ аккаунтаараа ороод ямар нэгэн файлаа олох хэрэгтэй багч өмнө хийжсэн юм хаана байгаа бол гэж бодох юм бол ч юм уу эсвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ гэх юм бол энэ календар дээрээ дараад он цараа харчин мөн Google Drive folder дээрээ дараад өмнө одоо энэ юу л англиу аплод хийгдсэн энэ файлуудыг нь харчих нь жишээ нь сурагчийн хувьд бол одоо ийшээ ороод өөрийнхөө одоо багш руу явуулж исэн өөрийнхөө үүсгэсэн юм одоо файлууд нь л одоо энд үүссэн байх юм байна. За энэ Google Calendar руу орох юм бол харин одоо хийх ёстой даалгавар нь бол одоо энд ингээд харагдчихэв. Google Classroom дээр энэ хугацаатай үнэлгээ гэдэг даалгаврыг хийх ёстой болсон байна. Хэмтчлэг нэг мэдээлэл нь харагдах нь байна.